сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Өдрийн мэнд. Зэгмэнд. Манай лайвын 17 дахь дугаар. Энэ дугаараараа алгоритмын талаар ярина тийм. Facebook newsfeed алгоритм. Аа. За, ер нь newsfeed алгоритм гэж юу юм? Яагаад маркетингийнхэн дүр нь ямар хэрэгтэй? Юу хийдэг юм бэ? Одоо хүний жишээлбэл хэрэглэгчдийн тийм. Одоо миний бид бүхний newsfeed дээр ямар пост харагдахыг алгоритм зохицуулж байгаа. Ямар пост бас олон хүнд хүрэхийг алгоритм зохицуулж байгаа гэсэн. Тэгэхээр бидний яг хийж байгаа ажлын гол зорилго нь хүмүүст нөгөө хийж байгаа контентыг харуулах гэдэг учраас яг биднэрт яг хэрэгтэй. Биднээс алгоритм яаж ажиллаж байгааг сайн мэдэх хэрэгтэй. Тэгэхээр яг алгоритм юу болохгүй гэж үзэж байна, юу болно гэж үзэж байна, юу болгон трааж байна гэдгийг бид нар мэдхгүйгээр үр дүнтэй маркетинг хийхэд бас хэцүү байна. Ялангуяа сүүлийн үед гараад байгаа өөрчлөлтүүд юуг харах юм бол одоо бид нэр зайлшгүй алгоритмын талаар ярихаас аргагүй. За энэ талаар зайлшгүй мэдхээс аргагүй болчихсон тийм. За тэгэхээр өнөөдөр ярих гол хэдэн маань Facebook-ийн newsfeed алгоритм. За маркетингийнх нь яагаад хэрэгтэй, юу анхаарах хэрэгтэй. За сүүлийн үед гараад байгаа ямар өөрчлөлтүүд байна. Энэ талаар айлуулах төвч өгөөд бас мэдэх ёстой зүйлүүдийг хасаргаж оруулаад ярихыг зорж байна тийм. За лайв үзэж байгаа хүмүүс маань лайв гэж комент хийжээрэй. Комент хийх юм бол сурталчилгааны бүүстийн талаар e-book татж авах хэрэгтэй. Facebook сурталчилгаа хийх гарын авлага цахим ном бэлтгэсэн тийм. Энийг бас татж авах юм боломжтой. За алгоритм. Нийтлэл үзье. Бид нэр яг энэ талаар бас нэг нийтлэл бэлтгэсэн байна. Тэгээ энэ нийтлэлээ яриад хараад хэдүүлээ ярилцаад явъя. За өнгөрсөн онд 18 оны сүүлээр алгоритм нөгөө өөрчлөгдлөө гэд Zuckerberg захирал ер нь Facebook-ийн зүгээс мэдээлэл хийсэн тийм. Тэр мэдээлэл болохоор одоо хувь хүний харилцааг илүү дэмжинэ гэсэн мэдээлэл. Ер нь гол утга санаа нь тэр тийм. Тэгэхээр хүмүүс одоо хувь хүний харилцааг илүү дэмжээл хүн хоорондын харилцааг дэмжиж байгаа юм бол бид нар ер нь бизнесээ сурталчлах хэрэг байна уу гэсэн ийм асуултууд их ирж ирсэн тийм. Тэгэхээр яг одоо Facebook-ийн зүгээс юу гэж хэлж байгаа гэхээр бидний зүгээс ч гэсэндээ ямар саналтай байна гэхээр ер нь хэрэгтэй. Харин хийж байгаа контентэнд бол сайн гарах хэрэгтэй болчиход байгаа тийм. Энэ алгоритмын өөрчлөлтийг илүү анхаарал. Тэнд илүү зориулсан энэний давуу тал, сул талуудыг нь өөртөө мэдээд ашиглаад хэрэгсд хүрэх. Энэ талаар илүү анхаарах хэрэгтэй болсоо л гэсэн үг тийм. За ер нь бол хүмүүс хоорондын харилцаа дэмжих гэдэг нь ер нь маркетингийнхэн ер нь ямар одоо агуулга, ямар утга одоо илэрхийлж байгаа. Хүмүүсийн хоорондын харилцааг дэмжих гэдэг нь гол үзүүлэлтүүд байгаа л да. Ерөнхийдөө одоо тухайн танаа контентууд хүмүүсийн дунд яригдж байгаа нь чухал болж байгаа. Одоо яг хүмүүс тухайн контентэд хариу үйлдэл үзүүлээ тий. Ингээд ах юм бол хүнд хэрэгтэй юм гэж бас үзээд ах шиг байгаа юм да. Утга учиргүй фейк одоо тийм худлаа мэдээ бас биш вэ гэдэг ч юм уу тий. Тэгж ах шиг байгаа. За тэгээд ер нь бол 5 үзүүлэлт голж байгаа. Нэг болохоор comment reaction. Энэ болохоор одоо яхав жоохон хуучирсан ч гэсэндээ өмнө нь бол ганцхан лайк байсан тий. Тэгээд 5 одоо like, love, haha, wow, sad, angry гэсэн сонголтуудтай болсон. Тий. Энэ нас одоо алгоритм нөлөөлөд ах шиг байгаа. Ямар хөө байдлаар нөлөөлөх вэ? Love дарах юм бол хүмүүст маш их таалагдж байна тий. Энэ мэдээлэл бол гоё мэдээлэл. Angry дарах юм бол бас жоохон тийм сайн гэж үзэхгүй тий. Тэгэхээр нэг сөрөг сигнал нөгөө алгоритм Facebook дөгж магадгүй тийм. Энэ мэдэн дээр хит олон англи дараад байна. Энэ одоо цааш нь дамжуулах хүрэх хүмүүст хүрэх зүйл мөн үү шүү гэдэг алгоритм ажиллаж эхлэх нь шүү дээ тийм. Бид нэг өмнөх аюудараа ч гэсэн гол зарчим маань тийм алгоритмын одоо ажиллах гол зарчим. Тэгэхээр энэ бидний хийж байгаа постууд дээр яг иймэрхүү төрлийн реакшн үзүүлнэ гэдэг нь өөрөө алгоритмд ийм сигнал өгöd байна. Like, love бол эерэг сигнал өгч байна. Тэр тусмаа англи тийм сөрөг сигнал өгч байна. Тэгэхээр энэ талаар л одоо бид нар бас бодлох хэрэгтэй гэсэн. За тэгэхээр одоо энэ reaction гэдэг энэ хэсэг бол бас тийм сайн одоо үзүүлэлт болж чадахгүй байгаа. Хамгийн хүчтэй биш. Хамгийн хүчтэй биш. Хамгийн хүчтэй нь бид нар comment гэж авч үзэж байгаа. Тэгтээ яхав 5 нэрлээ явчих. 4 нэрлээ явчих тий 4 комментийн хариулт гэж байна. Тэгээд комментийн хариулт гэдэг нь за комментийн хариулт гэдэг нь за ер нь бол комент бичгийг хамгийн сайн гэж үзээд байгаа хүмүүс хоорондоо ярилцж байгаа гэдэг. Зүгээр нэг лайк дараад өнгөрөхөөс илүү тий
хүмүүсийн хоорондын харилцаа яриа үүсгэж байна. Тийм болохоор за комментийн хариулт гэдэг нэг бүр илүү гарсан. Бүр илүү одоо жишээлбэл би ингээд өмнө зүгээр хин нэгний комментонд хариулт хийхэд зүгээр л хариулчихдаг байсан. Одоо болохоор яг тэр тухайн коммент бичсэн эзнийг нь меншн хийдэг болсон. Өөрөөр хэлбэл илүү их тий хооронд нь харилцаа яриа өдөөхгүйд байсан. Энэ хүн одоо жишээлбэл би чиний бичиж байгаа коммент чи хариулж байна шүү. Харилцаараа үсэх гэдэг. Харилцаараа үсэх гэдэг гараад байгаа. Тэгэхээр комментийн хариулт чухал үзүүлэлт болж байгаа. Дараачих нь болохоор шеэр. Өмнө нь болохоор одоо ингээд шеэр хийх бол сайн үзүүлэлт. Хамгийн олон хүн өргөдөг байлаа. Манай хостуудыг тийм. Тэгэхээр шеэрлэрээ гэдэг ч юм уу тийм бид нараас тиймэрхүү одоо бэлтгэн зай. Шеэр хийх бол хамгийн одоо хүчтэй. Одоо хүргэх зэрэг байлаа шүү дээ. Гэсэн чи одоо болохоор шеэр хийх бол за нэг хэрэгтэй шеэрлсэн байна. Шеэрлсэн пост нь яаж шеэрлэгдэж чинь, шеэрлэгдснийхаа дараа ямар одоо хариу үйлдэл авч ийн харилцаараа үсгэж чадж гин үү, хүмүүс хооронд харилцаа үсгэж чадж гин үү гэдгийг бас анзаараад байгаа. Тэгэхээр шеэр хийхэд өмнө нь болохоор шеэр гэж ганц тавчин дээр дараа шеэрлдэг байсан. Одоо болохоор шеэрлэх үү гэхтэн групп руу юу эсвэл мессенжер үү гэсэн юм сонголтууд эсвэл өөрийнхөө wall дээр үү гэдэг эсвэл өөрийнхөө story дээр гэдэг сонголтууд гарч ирээд байгаа. Тэгэхээр эндээс хамгийн чухал тооцогдож байгаа нь мессенжерээр одоо мессенжерээр шеэрлж ийн гэдэг бол би ингээд бүр энэ танд маш их хэрэгтэй ингээд одоо би танд руу явуулах юм бол танд маш их хэрэгтэй шүү гэд энэ сэдвийн талаар чухалчилж авч ингэж ярьж үзэж байгаа харуулж байна гэж үзэж байна. Тэгэхээр шеэр ийм дотроо олон янз юм тий. Тэгэн гот за яг хуу мессенжерээр ингээд шеэрлээгүй байж болно. Зүгээр шеэрлсэн пост байж болно. Зүгээр шеэрлсэн постын дор хүмүүс ингээд яриад тий олон комент авч чаддаг ч юм уу тий. Тэр комментэнд нь дахиад олон reply авч чаддаг ч юм уу. Ийм байх юм бол тэр нь бас л дахиад сайн үзүүлэлт болол олон хүний ньюс бидтэй харагдах боломжтой болж байгаа. За тэгэхээр ер нь яагаад комент хамгийн чухал үзүүлэлт болчихсон? Харилцаа яриа. Хамгийн гол нь харилцаа яриа. Тэгэхээр фэйсбүүкээр хүмүүс хоорондын харилцааг л дэмжинэ гэдэг. Тэр нь илүү одоо харилцааны гол үзүүлэлт нь комент байна гэж үзээд байна гэсэн үг тийм. Тэгэхээр бид нар ч гэсэндээ одоо яг энгийн байгууллагын танилцуулах гэдэг юм бүтээгдэхүүний танилцуулга байхаас илүүтэйгээр хүмүүсийн хооронд яриа үүсгэж болох контентууд илүү анхаарах хэрэгтэй. Ажил пост бэлтгэхдээ комент бичих сэлэл төрүүлэх тодорхой текст caption оруулах хэрэгтэй гэсэн үг тийм. Хамгийн наазах нь л одоо хийх хэрэгтэй зүйл. Хамгийн энгийн арга бол тийм. За ингээд лайкийн коммент бай шеэр. За тэгээд дээрэс нь өнгөрсөн 7 хоногт өөрчлөлт гарсан байсан тийм. Facebook дээр бас ер нь бол Facebook сүүлийн үеийн newsfeed алгоритм байнга өөрчилж байгаа. Хамгийн их одоо маш хурдтай өөрчлөгдөж байгаа хэсэг нь баг newsfeed алгоритм. Тэгээд ч ер нь энэ Facebook newsfeed алгоритм өөрчлөхөөр аргагүй. Гол асуудал нь нөгөө нэг янз бүрийн худал буруу мэдээ Facebook-ээр дамжиж хамгийн олон хүнд хүрдэг учраас байдаг. Тэрнийг нь буруу зорилгоор ашигладаг маш том одоо бүлэг гэдэг үлээ. Одоо ямар нэг байдлаар тиймгүй зорилготойгоор одоо контентууд тараадаг, дамжуулдаг тийм одоо хэсэг усан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энийг л ер нь Facebook одоо зогсоохосоо аргагүй зогсоох ёстой тийм шаардлага хэрэглэгчдээс нь янз бүрийн бусад улсуудын засгийн газруудаас одоо юм маш олон газраас шаардлага тавьж байгаа. Тэгэхээр ер нь Facebook remove, reduce, inform гэдэг юм бүр тийм стратеги гаргасан. Энэ бол гол нь remove бодлого стандартыг нь одоо Facebook-ийн нөгөө community стандарт гэж яриад байгаа шүү дээ. Энэ Facebook-ийн хүрээнд явж байгаа контент тавих бодлого стандартыг нь зөрчсөн тохиолдолд контентыг устгах. Reduce баталгаагүй хуурж мэдээллийн тархалтыг бууруулах. Inform буюу хэрэглэгчдийг илүү нэмэлт мэдээлэлээр хангах. Өөрөөр хэлбэл одоо бид нар пост хийнгүүт энэ ямар пэйжээс хийгдэж байна? Энэ пэйж ер нь ямар хизээ үүссэн? Ямар нэртэй байсан өмнө нь тий? Өөр хуудастай нэгдсэн нь үгүй юу? Админууд нь Монголоос байна уу, Америкээс байна уу? Гэвь ингэдэг чинь ингээд маш олон мэдээлэл ил болгож байна. Энэ нь өөрөө дахиад ингээд хэрэглэгчид эн чинь найдвартай их сурвалж байна шүү. Эн чинь үгүй юм байна. Итгэж болохгүй юм байна, болох юм байна гэдэг юм мэдээлэл одоо тусламж өгөх. Ийм боломжтой болохоор ерөөсөө ийм хүрээнд
өөрсдөө тэгдэж байгаа гэсэн алгоритмд. Ааха. Тэгэхээр өөр нь бол янз бүрийн одоо бодлого стандартыг зөрчсөн бол ер нь танай контент байхгүй болоод тий. Янз бүрийн баталгаагүй хуурд мэдээ дамжуулдаг бол хүртээмж эрс буураад хэрэглэгчид илүү мэдээлэлтэй болоод өрийн зөвийг ялгаж салгадаг болно л гэдэг санаа. Тэгээ тэрний хүрээнд л хийгдэж байгаа ажлууд өнгөрсөн 7 хоногт хийгдсэн. Энийн одоо хамгийн гол чухал одоо өөрчлөлт нь бол клик гэп гэсэн ийм үзүүлэлт гарсан. Энийн ерөөсө гол зорилго нь юу байсан гэхээр интернет орчинд фэйсбүүкээс гаднах одоо жишээлбэл өөр одоо интернет өөр одоо платформуд дээр сургаггүй ерөөс ямар ч итгэхгүй мөртлөө зөвхөн фэйсбүүк дээр маш итгэвчээд байгаа веб хуудас тухайн контентуудыг олж авахд зориулагдсан зүйл. Өө яг тийм юмнууд гэдэг чтэй яг нөгөө ингээд фэйсбүүк дээр ороод ирсэн амар сүртэй гарч их тийм аа. Тий ороод дарангууд худлаа линк байдаг тий дахиад одоо пассвортаа хийгээд ерөөсөө л тий ихэнхдээ л одоо олон хүний дунд хурдтай тархаж байгаа хуурамч мэдээлэл ихэнх нь бусад газар бол сургаггүй веб линк үүтэй одоо жишээл Google-ээр хайгаар гарч ирэхгүй гэсэн. Тэгсэн мөртлөө Facebook дээр маш олон хүнд хүрээд ингээд олон ширттэй олон хүнд хүрээд маш хурдтай тархаад байх ийм магадлалтай байдаг юм байна. Тийм учраас ерөөсөө энэ клик гэп буюу Facebook ерөөхдөө бусад интернет ертөнцийн одоо нөгөө нэг одоо жишээлбэл Google тийм Google дээр энэ веб яаж ажиллаж байна тэр Facebook бас л идэлхэн Facebook дээр бас л ижил байх хэрэгтэй л гэж үзэх гээд байна гэсэн үг байхгүй юу? Ерөөхдөө тийм учраас одоо ингээд нийт хүмүүс интернет бусад газар ингээд итгэхгүй байгаа мөртөө зөвхөн Facebook дээр маш олон одоо лайк шеэр маш өндөр хандлт таваад байгаа юм тэр дор мэдээж аваад ихэр бүтэхгүй одоо хурамч худал мэдээ дамжуулж байгаа дөнгөж гарсан тий таад эзэн юу тодорхой биш иймэрхүү одоо юунуудыг зогсоох ийм арга хэмжээ авах юм байна. Тэгэхээр энэ одоо шууд 4 сарын 10-наас эхлээд хэрэгжиж эхэлж байгаа. Өнгөрсөн тий чухал одоо шинэ арга хэмжүүр болж байгаа. Энэ бол үнэхээр одоо байлсгүй байх хэрэгтэй тий одоо хэрэглэгчийнүүдээр харахад одоо жишээлбэл юм яг үнэндээ Facebook дээр хамгийн их тархдаг мэдээлэл эрүүл мэндийн ч юм уу тийм хамгийн хурдан богино хугацаанд тархин одоо юуны хотоодны хавдрыг торн 5 хоногийн дотор эмчлэх зорч гэдэг юм уу тийм ийм юм маш тархдаг. Гэхдээ яг үнэндээ тэр баталгаатай гэсэн үг биш. Ямар ч хүн цаана ингээд бичиж байгаа юм тийм мэдэхгүй тийм. Тэгэхээр ерөнхийдөө нэг иймэрхүү одоо яг цэвэр одоо мэрэгжлийн зүгээс хийж байгаа ийм мэдээлэлүүд биш. Зүгээр л хүний анхаарал татгсан клик авах гэсэн лайк цуглуулах гэсэн иймэрхүү арга хэмжээнүүдийг ер нь таслан зогсоох талаар нь арга хэмжээ авч байгаа гэсэн үг тийм гол санаа. За дараагийнх нь болохоор группүүд ер нь бас өөрчлөлтүүд орж байгаа. Группүүд орж байгаа гол өөрчлөлт нь болохоор нөгөө тухайн группэд хуурамч мэдээ байн олон дахин нийтлэгддэг өөрөөр хэлбэл хуурамч гэдгийг нь фэйсбүүктэй хамтарч ажилладаг бусад одоо яг энэ төрлийн үнэн мэдээллийн үнэн зөвийг одоо нэгтэлдэг байгууллагуудын мэдээлснээр хуурамч гэсэн мэдээг маш олон их нийтэлдэг ийм группүүдийн хүртээмжийн постын хүртээмжийг бууруулах талаар авч байгаа. Тэгээ нөгөө талаас группээр болж байгаа зөрчилтэй янз бүрийн асуудлуудын хариуцлагыг группийн админууд дүүрүүлэх. Одоо яг үгүй нэхэр нэг болохгүй контент постлогдсон байлаа гэхэд тэр постыг группийн админ яг аппрув хийж пост хийхэд зөвшөөрсөн байна уугүй юу те эсвэл өөрөөсөө нийтлсэн байна уу админ нөрөө хотлаа. Тэгэхээр яг энэ талаар нь харж үзээд шалгаж үзээд тэгээд үнэхээр энэ олон давтамжтайгаар админуудын оролцоо яг энэ хуурамч мэдээлэл дамжуулахад байсан бол тухайн группийг хаах хүртэл арга хэмжээ авах нь бодлого одоо алгоритм өөрчлөлт зохицуулж байна гэсэн үг тийм. Тэгэхээр групп төр бол ер нь жоохон анхааралтай байх хэрэгтэй болж байгаа юм байна. За хоёрдугаарт нь бас хүмүүсийн хүлээж байсан арга хэмжээ авах болов уу гэж бодож байна. Хүмүүс группээс гарахдаа тэр группт хийсэн бүх постмоос дуусгаж болдог. Гоё биш тийм. Байж идэв биш тийм. Ер нь болохоор Facebook-ийн бас нэг юм бодлого нь интернетэд бидний хийсэн ямарваа нэгэн юм сэтгэл хөдлөл янз бүрийн юмтай үедээ хийсэн постууд байн хадгалагдав. Тэгээ насан туршид нь хадгалагдаад нэг хүн гараад ирдэг тийм. Ийм байдлыг л одоо бас байхгүй болох гэж үзээд байгаа. Тэгэхээр тэрний эхний жишээнүүд энэ байна л гэсэн үг тийм. За мессенжерт нөгөө verified батгацсан гэсэн хүүхд тэмдэг өгдөг болж байгаа. Тэгэхээр яхав
мессенжерийн угаасаа нөгөө пэйж дээрээ эсвэл профайл дээрээ тийм батлаацсан тэмдэгтэй хүмүүс бол шууд шууд авчих واخ. За Instagram-ын хувьд дахиад адилхан 50 постуудын агуулга чанар тавьдаг хяналтаа чангуулж байгаа. Болохгүй янз бүрийн постууд хийдэг хүмүүсийн хувьд харагдах байдлаа дахиад буурна л гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө одоо гол өнгөрсөн 7 хоногт хийсэн шинэ өөрчлөлтүүдийн үед ийм өөрчлөлт. Аль болох болохгүй хуурамч худал дээрээс нь янз бүрийн одоо болохгүй мэдээллүүдийг хязгаарлах нь тийм remove reduce inform гэдэг ийм үйл ажиллагаа явуулж байгаа л гэсэн. Тийм. За дараагийн хэсэг нь болохоор одоо яг аль тэгэхээр гол нэг юм байна. Гэхдээ чанаргүй юмнуудыг устгахнаа хүнд харуулахгүй гэдэг Facebook ажиллаад байна тийм. Чанартай гэж юу гэсэн үг вэ? Тийм. Яавал чанартай контент хийх юм? Тэгэхээр ингээд нэг чанартай контентын 5 үзүүлэлт гэсэн юм хэсэг байна. Юу нь одоо тэрний гол үзүүлэлтүүд нь юу юм? За хүмүүс маань энийг ярихаас өмнө хүмүүс маань лайв гэдэг энэ лайвын дор коммент хийчээрэй. Лайв гэж бичих юм бол Facebook сурчлагын талаар бэлдсэн цахим ном татаж авах линк тань руу мессенжерээр илгээнэ. За мартаж болохгүй лайв гэж хийчээрэй. За одоо тэгвэл чанартай контент гэж юу хэлээд байгаа. Тэгээ чанартай гэхээр одоо зурган гоё юм уу гэж юм уу те яг ойлгомжгүй болчиход байгаа. Яг чанартай контентын чанарын гол үзүүлэлт нь юу юм? Facebook дээр постинг контент. 5 ийм гол үзүүлэлт гаргасан байлээ. Энэ болохоор Zuckerberg захирал яг өөрөө хэлсэн. Бичсэн. Таны контент хүмүүс хэрэг хугацаа зарцуулж байгаа вэ гэдэг. Одоо би таны контентыг ингээд хүмүүс хараад news feed дээр явж байхад нь дарж ороод шууд гаргачихж байгаа бол тэр бол чанартай контент биш юм гинэ. Ягаад гэвэл тэр хүн тэр контентыг сонирхоод уншаад өөрт нь те ямар нэгэн value өгөөд ингэж чадахгүй байх гэж үзэж байгаа. Google дээр болох нөгөө bounce rate гэж ярьдаг тийм. Google Analytics үзүүлэлтүүдийн гол үзүүлэлтүүд нэг. Яг тэр шиг байна. Яг тэр шиг гэсэн. За дараачих нь болохоор хизээ постлогдох вэ гэдэг ерөнхийдөө чанартай танаа контент чанартай байх гэсэн бас их нөлөөлж байгаа. Энэ болохоор яг Zuckerberg захирлын өөрийнх нь хэлж байгаагаар жоохон хэцүү юм гин л дээ. Яг тухайн одоо маркетер руу бидний зүгээс гэх юм бол манай яг тэг хэрэглэгч манайхан яг хизээ онлайн байх үгийг одоо маш сайн мэддэг. Яаж манай пэйжийг лайк дарсан. Тийм лайк дарсан хүмүүс энийг маш сайн мэддэг байх хэрэгтэй гинэ. Тэгээд яг энэс шалтгаалаад хүмүүсээс одоо нөгөө яг тухайн контент чи хариу үйлдэл үзүүлээд идэвхжүүлээд их юм тий. Тэгэхээр хизээ бослох вэ гэдэг чухал үзүүлэлт болж байна. За дараагийн нь болохоор контентын төрөл гэж байгаа. Контентын төрөл гэхээр одоо ямар төрлийн контент. За жишээлбэл Zuckerberg захирлын ярьж байгаагаар лайв гэж байгаа. Лайв бол жирийн видео контентээс 6 дахин илүү хүрнэ гинэ. Илүү их олон хүмүүсийн оролцоо, engagement байдаг. Хүмүүс коммент бичдэг тий. Асуулт асуудаг тийм учраас тэр дээрээс Facebook маш сайн дэмжиж байгаа. Яг нөгөө хүн хоорондын харилцааг дэмжинэ гэдэг нь харагдаад байгаа. Яг одоо ингээл энэний дор ингээ юм бичиж болно. Бичиж яхад бит хоёр шууд хариулж болно тий. Тэгэхээр тэр болчиход байгаа. Энгийн зүгээр бичсэн статус хэлбэртэй контент бол угаасаа маш гол текст. Энэ дээр ингэж харагдаж байна л да. Линктэй одоо постууд. Тийм сайн чанартай гэсэн үзүүлэлт биш ээ гэсэн. Тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо линк дээр дараад манай пэйж дээр хамгийн их нэрлэгддэг постууд бол Facebook-д чанартай гэж үзэгдэхгүй байна. Тэгэхээр ирээч жоохон буураад байгаа гол шалтгаан тэнд байна гэсэн үг тийм. Тийм учраас сүүлийн үед бид нэр зарим постуудыг илүү зургаар шууд текстээр заримдаа бол пэйж дээр пост хийгээд байгаа. Тэр нь хамаагүй өндөр engagement ирээчтэй байгаа. Тэр бол угаасаа шууд нүдэн дээр харагддаг үзүүлэлттэй. Яг ижлэхэн агуулга, ижлэхэн гарч, ижлэхэн зураг. Нэг нь линктэй нэг нь линк гэхгүй. 3 дахин илүү өндөр ирээч engagementтэй тийм. Тэгэхээр энэ бол одоо манай төр тутам батлагдал байгаа юм. За stories гэж байгаа. Stories-аас хүн маш их хүрч байгаа. Live stories ер нь голлож анхаараа гэдэг. Stories одоо яг баримталж байгаа зарчимд нь нийцээд байгаа шиг байгаа. Яг тэр 24 цаг болоод устж байгаа учраас хүмүүс хоорондоо харилцах тийм боломжийг олгож байна. Дээрээс нь байнга хадгалагдахгүй гэдгийг байна те. Тэгэхээр stories бас хийх хэрэгтэй. Stories за гэдэг ингэж байгаа. За дээрээс нь энэ нэг
хэсэг. Танаа хуудасны танаа хуудас about хэсгийг хэр сайн бүгэлсэн бэ? Сая бас нөгөө ярьлаа тий. Тухайн яг пэйж нь ямар пэйжийн яг одоо худлаа мэдээлэл хүргэх гэдэг юм уу? Эсвэл яг нөгөө аль бие усны яг нэг жинхэнэ байгууллагын пэйж нөгөө хэрэглэгчдэд бас мэдээлэл хангалттай өгсөн байх уу юу гэдгийг шалгаж үзэх гэдэг нь гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр хангалттай мэдээлэлтэй байх юм бол энэ чинь бас мэдээлэл бүх юм байна. Одоо найдвартай их сурвалж гэж тооцоход нэг алхам ойртно гэсэн. Ааха, яг үнэ. Ааха. За, хэрэглэгчдэд хэр сонирхолтой байгаа талаар байгаа вэ гэдгийг бас харуулж байна. Энэ болохоор ер нь санаанд давтагдаад байна гэсэн үг л дээ. Одоо танай пэйж яг сонирхолтой байна гэдэг нь сегментэд ихийнхаа донд яригдж тий шеэрлэгдэж одоо шеэрлэгдэхдээ тэр цом мессенжерээр ч юм уу тий дарахтаа лав зүрх дараа ингээд байх юм бол тий бас тэгээ нөгөө сторисийг пэйжийн сторисийг хувь өөрийнхөөгаа шеэрлж болдог болсон шүү дээ тий. Тэгэхээр тэр ингэж шеэрлэгдэх гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар маш олон одоо хүмүүсийн донд яригдаад хүмүүсийн донд ямар нэгэн утга учиртай харилцаа үүсгэж байх юм бол энэ бол сайн байна гэж. Чартай контентуудын нэг байна гэж үзэж байгаа. За тэгээд одоо бид нар болохоор яг одоо энэ алгоритм гэдэг ер нь органик хүртээмж гэдэгтэй бас их холбоотой тий. Яг тэгвэл нөгөө ньюс бит дээр дуудаж гарч ирэх яг сурталчилгаатай ч гэсэн холбоотой тий. Энэ сүүлийн үед гараад байгаа ганцлаа асуулт энэ шүү дээ. Органик рич юу нэг органик хүртээмж гэдэг юм бол эрс буурч байгаа. Facebook бидний манай постуудыг олон хүнд хүргэх юм бүр зогсооч байдаг тий. Төлбөр төлж сурталчилгаа явуулахаас аргагүй болчлоо гэдэг асуудал тийм. Ерөөсөө л энэ асуудал хамгийн их тулгараад байгаа. Тэгэхээр бас органик хүртээмжийг нэмэгдүүлэх аргууд байх нь байна. Тийм, 5 аргаас юу вэ? За нэгтгэн видео контент тэр дундаа лайв даан хараа гэж сая хэлсэн тийм. Лайв бол хүмүүсийн хоорондох харилцааг маш их дэмжиж байгаа. За дараачих нь engagement-ийг хэрхэн дэмжих тухай бодолцоо гэж байгаа тийм. Ядчил нөгөө комент бичүүлэх хэмжээний caption бичээ гэдэг тийм. Тэгэхээр энэ бол байгаа юм. Тэгээд өөрийн хэрэглэгчийн нэгдэл болсон групптэй болоо. Одоо группээр их өөрчлөлт хийгээд байгаа тийм. Одоо сая ч гэсэн ярьлаа. Тэгээ нөгөө группээс хүн хасагдсан гэх тийм. Янз бүрийн юм группээр өөрчлөлтүүд хийгээд байгаа. Тэгэхээр яг группээрээ яг танаа мэдээллийг сонирхож байгаа хүмүүст мэдээлэл хүргэх хэмжээний. Тэгвэл бол ингээл өөрийнхөө бүх найзуудыг өөр бусад хүмүүсийн бүх найзуудыг хүчээр өөрөөр нэгтгэхэд оруулаад ирсэн тийм групп биш ээ. Зөв өөр янз бүрийн юм хуурд даллаад байгаа юм биш ээ. Билэг өгдөө. Тийм. Яг л одоо манай ахыг хайгаад ороод ирсэн. Яг хэрэгтэй болоод яг хэрэгцээтэй эндээс хэрэгтэй мэдээлэл байдаг гэж үзээд тийм. Эсвэл манайх судалдаа авалт хийсэн хэрэглэгчд байж болно тийм. Ийм хүмүүсээр нэгдсэн байх юм бол илүү бас ярих сэдв ойролцоо нэг сонирхол ижил тийм байх. Одоо жишээлбэл манай харилцдаг байгууллагын групп байдаг. Тэр групп дээр бол яг ингээд тэр сэдвийг сонирхдаг хүмүүс бөөнөр ороод ирсэн байгаа байхгүй. Тэгээд нэг пост зүгээр л юм статус текст хэлбэртэй пост хийгээл энэ ядын тэр ядын ингээд юм асуугаад ингээд бөөнөр минутын дотор хэдэн 10 комментууд ингээд ороод ирсэн. Тэгээд хоорондоо ярилцаад ингээд тий ингээд байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг тийм яг л танаа тэр сэдвийг сонирхдаг юм групптэй болоо. Ингэх юм бол коммент бичиж байгаа нэг хэн одоо юу асуулт тавих бодлоо одоо хорон маш олон хариулт өөрийнхөө өнцгөөс үүсгэж чадах тийм групп гэсэн үг шүү дээ тийм. Тэр хүний тоо чухал биш юм байна. Группийн илүү тэр хэрэглэгчдийн чанар бүрдүүлж байгаа хүмүүсийн чанар чухал байна тийм. За дараагийн чанартай контентд анхаарч зорилттой сегментээ өөрийнхөө пен олгоо гэдэг. Чанартай контент угаасаа анхаарахаас байна. За энэ нь өөрөө зорилттой хэрэглэгчдийг чинь аваад ирнэ л гэдэг юм шүү дээ. Ерөөсөө л харилцаа л үсэг одоо яг тэр зорилттой хэрэглэгч танахыг сонирхдаг л болох тий. Яг пен яг жинхэнэ пен юм байвал зүгээр нэг тоо хамаагүй гэсэн. За тэгээ шууд борлуулалтын контентоос зайлсхийж хэрэглэгчтэй хэрэгтэй сонирхолтой контент бэлдээ гэсэн. Энэ дээр тэгээд одоо шууд борлуулалтын контент гэдэг нь одоо манайх тийм зарны юм хямдрлаа гэсэн үг тийм. Тэр нь болохоор хүмүүс тэрэн дээр заах үн хэдвэ гэж бишиж болно. Гэхдээ хүмүүс тэрийг нэг шеэр одоо яг тийм харилцан яриа хүн хоорондын харилцааг үүсгэх. Үнэхээр сонин содон эсвэл үнэхээр маш сайн хямдарсан бас л хэрэглэгчдэд бодит value өгж байгаа тийм л биш үү тий. Яа value байх юм бол зүгээр бүтээгдэхүүнийхээ зураг та бол юм зараад шахах гэдэг байгаа нөхөр шиг харагдаад байна. Тийм хүний бол нэг хүмүүс
боломж зогсож явахад нь тоохгүй л өнгөрдөг гэж байна. Яг тэр шиг л байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг одоо пэйж өөрөө бас нэг хүн шиг яг нэг эзэнтэй одоо тэг хүн шиг л байхад бас хэрэгтэй л болчиход байгаа юм. Яг өөрийн гэсэн төр төрхтэй тий. Тэр худалдаж авдаг тэр хэрэглэгчд нь өөрсдөө очдог тий. Нэг тийм одоо нэг найзуудын бүлэглэлээд шүү дээ. Яг л нэг тим юм шиг л байвал зүгээр юм шиг. Өөр юм гэсэн л юм хүрээтэй байх хэрэгтэй хүрээлэл болголоо. За дараагийн Facebook тэрүүл зориулсан. Тий. Угаасаа анханасаа л хүмүүс орондоо харилцдаг, харилцаа үүсгдэг л үг байхаар тий. За дараачих нь сурталчилгаанд анхаараа гэдэг байгаа. Энэ болохоор одоо анхаарал татсан үнэхээр танаа зорилдог бүлэг нөгөө яриад байгаа пэн тий. Бидний анхаарал татсан контентийг та сурталчилгаагаар явуулж чадах юм бол бас нөгөө нэг шууд борлуулалтынхаа юу биш гэсэн үг шүү дээ. Тэгээ борлуулалтынхаа контентийг биш гэсэн. Тийм сурталчилгаа явуулж чадах юм бол таны органик рич чинь баг одоо сурталчилгаатайгаа тэмцэж өчнө гэдэг. Тэгэхээр биднэрт амар ашигтай тий. Амар өндөр өсгөж өгч юм гэсэн үг шүү дээ. $50 сурталчилгаа явуулахад тэрнтэй тэнцэх хэмжээний дахиад бас $50 сурталчилгааны одоо сегмент хүрч яах гэсэн үг тий. Хүн хүрэхтэй мөр яг бодит хэрэглэгчд нь хүрч юм аа. Яг сурталчилгаа гэхдээ ер нь тэгээд Facebook-оор дахиад адилхан тэртээ тэргүй органик ричүүд асар бах уураад бид нар өөр одоо иймэрхүү юунуудыг рич нэмэгдүүлэхийн аргууд хэрэглэхээс тэгээд дээрэс нь сурталчилгаа төлөвлөлттэй сурталчилгаа явуулахаас бас аргагүй болчиход байна. Тэгэхээр тэр сурталчилгаагаа илүү одоо хүмүүсийн анхаарал татсан үр дүнтэй байх дээрэс нь илүү үр дүнтэй зөв зорилттой сегментээ сонгож хүргэх гэдэг ийм хэд хэдэн бас зүйлүүдийг зайлшгүй харгаж үзэх хэрэгтэй байна тийм. Тийм ч учраас бид нар ийм нэг сурталчилгаа хийх дарын авлага одоо бэлдсэн. Тийм анхан бэлдэж бас татж явахаар оруулсан. Тэгэхээр эндээс бас татж аваад яг хэрэгцээтэй мэдээллүүдээ аваарай. Лайв гэж бичээл. Лайв гэж бичин, мессеж бичин. Мессеж нэг гэж манайх руу бичээрэй гэж мессеж бичин те. Тэгээ нэг гэж бичих очих байгаа. За тэгэхээр ерөнхийдөө өнөөдрийн лайв гол сэдв маань Facebook-ийн алгоритм. Энэ яаж маркетингийнхэнд яагаад хэрэгтэй, ямар нөлөө үзүүлдэг, ер нь юу юм алгоритм. Тэгээ Edge rank гэж нэрлэдэг энэ алгоритмын энэ гол одоо нэр нь маш том үзүүлэлттэй олон хүчин зүйлсийг одоо хагалцаж үздэг. 2.5 тэрбум за бусад нөгөө нэг мессенжер Instagram-ыг оруулах юм бол 2-3 тэрбум орчим хэрэглэгчийн энэ өдөр тутмын харилцааг зохицуулж байгаа энэ үнэхээр том чухал комплекс ийм л одоо алгоритм байна. Тэгэхээр энэ бол энэний бол зүгээр маш өнгөц хэсгээс нь яг маркетингт ямар өөрчлөлтүүд орж байна. Энд дээр бид нар одоо хамгийн түрүүнд зайлшгүй анхаарах хэрэгтэй юмнууд юу юм гэдэг талаар ярьж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр өөрчлөлтүүд маш их хийгдэж байгаа. Тэгээд энэ бид нар энийг бас дагаж өөрчлөгдөхөөс арга байна. Өмнө ажилладаг байсан юм зүйл ажиллахгүй болчихж байна. Хэрэгжүүлсэн аргууд маань уучраад алгоритмтэй таахгүй болоод байна. Тийм учраас аль болох өөрийн гэсэн community, өөрийн яг хэрэглэгчдийн тийм одоо үнэнч пэнүүд үүсгэх талаас илүү анхаарах байна л гэсэн үг тийм. Хамгийн гол нь пэн. Тэгээд пэн ч өөрөө харилцаа үүсгэн. Тэгэхээр яг тэгээд цааш нь харилцаа, тэгээд цааш нь манай танай бараа бүтээгдэхүүн үүслийг дамжуулж тарааж сурталчилж явдаг тийм л үнийг хэлээд байгаа шүү дээ тийм. Одоо жишээлбэл шеэрлэл найзтай харуулаад, найз нь ч гэсэн найзтай харуулаад гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд тэрнийг чинь сурчлаад эндээс би ийм ингэдэг одоо дагуу талын үе чинь бүгдэрийг нь яриад явж идэг юм байна гэдэг тухай асуудал. Тэгэхээр өдөр болгол юм тийм пэн үүсгэх талаас л бодохоос биш өнөөдөр энийг зарчихсан гэж бодож болохгүй гэдэг үг шүү дээ тийм. Хэрвээ тийж харилцаа үүсгэх юм бол дараа нь тэр зарах бол асуудалгүй шүү дээ. Тэргүй сайн хүн хэрэглэж шүү дээ. Зархаас гадна олон сурталчилдаг танахыг авч явдаг үнгүй сурталчилгаа явуулдаг тийм пэнүүд үүсгэх боломжтой гэсэн үг шүү дээ тийм. Яг байна. За тэгэхээр алгоритмыг зайлшгүй бас өөртүүдийн анхаарч байх, харилцаж үзэж байх, өөртүүд оруулж байх, бид нар өөрс маркетингийн ажлын одоо арга барилд өөрсдөө оруулж байх юм шаардлагатай зүйл. Facebook-ийн алгоритм бидний эцсийн үйл маркетингийн ажлын эцсийн үр дүн шууд нөлөө үзүүлдэг зүйл. Тийм учраас өнөөдрийн гол сэдв маань Facebook-ийн алгоритм, энэний өөрчлөлтүүд байлаа.
За тэгээд ингээд дуусгах уу? За тэгье. Дараагийн 7 хоногт бид нэр ариун өөр сэдвээр ярина. Тэгээд яг юу хийж байгаа. Ойртолж байгаа. За тийм. Дээрээс нь бидний хувьд бас подкаст хийх гээд бас төлөвлөөд бэлтгэл ажиллаа хийгээд ингээд явж байгаа. Бараг бэлэн болсон байгаа тийм. Тэгэхээр ойрын үед манай зүгээс бас сонсдог зүгээр ингээ яриа үзээ суугаад байдгүй. Тэ сонсдог бас аудио хэлбэрийн контент гарах байхаа. За ингээ бүгдэнд баярлалаа үзсэн хамт байсан хүмүүст. За баярлалаа. Баяртай.